Зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулж байгаатай зэрэгцэн төр цэгийн та бүхэндээ иргэдийн байр суурийг хүргэж байна. Боломжгүйгээсээ бол хойшиж байгаа ганц хоёр тохиолдол байх л да. Тэрэн дээр нь бас нэг харж үздэг тийм нэг уян хатан бодлого байх хэрэгтэй байна. Бүр ингээд төлөхгүй удаашруулаад бүр ингээд хойшоо хитэн сараар нь хаяа явж байгаа хаяад ингээд төлөхгүй байгаа гэдэг хүмүүс дээр бол тодорхой хэмжээний арга хэмжээ бол авч ирсэн л тэр байхгүй гэж бодож байна. Тэгээ энэ банкусууд бол сүүлийн үед бол нэлээд нэг задгаа гэх юм уу арай л их л байгаад ах шиг байгаа. Тэгээд хүн жоохон өндөр байгаад байна уу гэж би бол хоёрын зүгээс үзэж байгаа. Ер нь одоо бүхэл хүмүүстэй шудрах байх ёстой л гэж бодож шүү дээ. Тэ зөвөр доод жинхэнэ нөгөө төрийн халбаа хаагдсан нар нь болохоор яг л яс цагтаа зээлээ төлөөл өндөр хүтээж самыг төлөөлөдөг. Арай өөр дээр хүмүүс нь болохоор одоо тэрийг хэдэн саяарч авцсан байдаг. Тэр юмар авцсан тэгээд л яахгүй явж байгаа. Тэр мөрөн тэр бол одоо тэгшэрхтэй байх хэрэгтэй л гэж бодож байна. Зээлийн эрхтэг шиг нэг хүнд ядаж 3 мурав ч юм уу. Тийм байвал бас болно. Яагаад гэвэл цалингийн хэмжээ нэг бол амьдралын боломж янз янзын хүмүүс байгаа. Манайх бол тийм баян айл биш. Зүгээр иргэдэд гадуур 8 ээж дөнгөж эхэлж байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө нэг эхэлж байгаахийн үүднээс зүгээр нөгөө нэг бас мөнгө зээлээд өргөжүүлээд тэрийгэ буцааж эргээд төлөхөөс чааш төлөх юм чинь хүнээс цухтаахгүй юм чинь гэсэн үүднээс бас авч эргэж төлж ингэж буцаалттай өгөөтэй аваатай ингэж байж болох нь болох л юм.